Тодорхойлбол 56 орон сууцны зах зээлийн 27% нь жил ирэх тутам үнэ нь буурсан үзүүлэлттэй байна. Албаны их сурвалжийн энэ оны 6 дугаар сарын 15-нд гаргасан мэдээллээр олон улсын орон сууцны үнийн өсөлт хүчтэй хэвээр байна. Дэлхийн орон сууцны 38 зах зээлийн 25%-ийнх нь үн өссөн үзүүлэлттэй байна хэмээн тэмдэглэжээ. Швейцар улсын хувьд сүүлийн 5 жилд Женев, Цюрих зэрэг хотуудад орон сууцны ханш 70 хүртэлх хувиар буурсан байна. Энэ оны 5 болон 6 дугаар саруудад орон сууцны үн 5%-аар буурсан байна. Харин Лондонд үл хөдлөх хөрөнгийн үн маш хурдцтай унаж байна. Зарим борлуулагч нарыг барилгын үнээ сайтар бууруулахыг нийгэм шаардж байна. Их Британийн орон сууцны үн олон улсын зах зээлд туйлын хэлбэлцэлтэй байх төлөвтэй байна хэмээн албаныхан хэлж байна. Их Британд үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний хэмжээ 2008 оноос хойш 40%-аар буурсан бөгөөд засгийн газраас нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг санхүүгийн хэрэглүүрээр дэмжиж байна. Франц улсад 2014 онд орон сууцны үнд 9 дэх улиралдаа 121%-аар унсан хэмээн үндэсний статистик эдийн засгийн судалгааны институтаас мэдэгджээ. Цалин зогсонг байдалд орсон буюу буурсан үед үн тогтворчсон боловч энэ нь ирэх 10 жилд үн өсөхгүй гэсэн үг хэмээн Францын эдийн засагчид хэлж байна. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн индексээс үзэхэд Дубайд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үн хамгийн их буурсан байдал харагдаж байна. Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл 56 зах зээлээс 56-ад бичигдсэн бөгөөд жилд 12.2%-аар буурсан үзүүлэлттэй байна. Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд ирээдүйн ихээхэн бүрхэг байна. Өнгөрсөн оны эхний хагасаас 2015 оны мөн үеиг хүртэл үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 23,800-аас 7,400 болж буурсан буюу 69%-аар буурчээ. Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зөвхөн өнгөрсөн 8 дугаар сард 29.2%-аар буурсан байна. Тиймээс Хонконгийн томоохон борлуулагч нар орон сууцндаа 10-аас 20% урамшууллыг санал болгож эхэлжээ. Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн үн 2015 оны эхний 6 сард 10%-аар өсөд байсан юм. Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орон сууцны үн өнгөрсөн 7 дугаар сард 3.7%-аар унсан бол 6 дугаар сард 4.9%-аар буурчээ. Орон сууцны үн өндөр гэдгээрээ зартай Америк нэгдсэн улсад барьцааны зээлийн хэмжээ ирэх жил 1% өсөлттэй байна хэмээн албаныхан үзэж байна. Түүнчлэн орон сууцны үн 5%-аар өсөх бөгөөд барьцааны зээлийн сард төлөх хэмжээ нь 18%-аар өсөх хандлагатай байна. Үр дүнд нь худалдан авах чадвар буурснаар эрэлт буурах төлөвтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал ард иргэдийн өвмийн дунд Бразилд орон сууцны зах зээлийн хөгжил саарч эхэлжээ. Улиралд орон сууцны үн 213%-аар буурсан болохыг олон улсын хөрөнгийн хөтчид мэдээлсэн байна. Бразилийн Сан Пауло хотод 2007 оноос хойш орон сууцны үн 113%-аар өссөн байхад Рио де Жанейрод 144%-аар өссөн байх юм а. Ойролцоогоор 15 сая хүн амтай Мумбай хотод орон сууцны үн 50%-аар буурчээ. Нийслэл болоод жижиг хотуудад үл хөдлөх хөрөнгийн үн өнгөрсөн жилийн 4-р сараас хойш 18%-аар буурсан байна. 2020 оныг хүртэл орон сууцны үн энэ хэвээр байна хэмээн эдийн засагчид үзэж байна. За мөн бусад улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хувьд ойрын ирээдүйд Испани улс 0.1%, Словен 0.2%, Жерси 0.3%, Япон 0.7%, Финланд 1.3%, Мексик 2.4%, Тайван 2.8%, Сингапур 3.2%, Польш 4.9%, Грек 5.9%, Кипр 6.5%, Украин 12%-аар буурах төлөвтэй байна.